За өмнөх гишүүдийн асуулттай ерөнхийдөө давтсан байгаа. Тэгээд үндсэндээ бид нэр энэ стратегийн бүтээгдэхүүн гэж нэрлээд ирэхээр л манай улс ер нь энэ тухайн бүтээгдэхүүнийг нэг тусгайлчилж авч байгаад тэгээд тэр тусгайлчилж авахдаа үнийн хяндаг болж байгаа. Үнийн хяндаг байж байгаад одоо болохоор энэ түгээх борлуулах ажиллагаан дээр нь ч гэсэн бас хяналтууд тавиад ороод ирнэ гэдэг чинь өөрөө ер нь ямар ч эдийн засгийн ойлголтын хувьд бол ердөөсөө төрийн мэдээлж 100% шилжиж байна л гэсэн үг ойлголт болчиход байна л да. Тэгэд ингээд бензин одоо түлш хомсдод байгаатай холбоотой яаралтай шийдвэрлэх ёстой юу ёстой. Бид бүхэн савны одоо хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой юу ёстой. Гэхдээ энийг дагаж засгийн газрын бүрэн эрх гэдэг ийм байдлаар оруулж ирж байгаа ч өөрөө байж боломгүй. Энийг бол эсэргүүцэж байгаа маа. Тэгэд энэ бүрийн эрх дээр нь бол бүтээгдэхүүнийг хуваарлах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох гэд ийм зүйлийг хүртэл ингээд оруулаад ирж байгаа нь онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдол гэж байгаа. Гэхдээ манай улсад ямар тохиолдол онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзээгүй юм гэдэг чинь өөрөө тодорхойгүй. Тэгэд нэг ийм жишгийг бид нар нэвтрүүлчихээр буцаад энэ чинь өөрөө буцах боломжгүй болчихно. Тэгэд ингээд гурилэгчдэр махигчдэр бид нар стратегийн бүтээгдэхүүн гээл нэрлэдэг. Эрчим хүчигчдэр стратегийн бүтээгдэхүүн гээл нэрлэдэг. Тэгээд ингэж оруулж агаад үнийг бид нар зохиомлоор барьдаг. Энийг хэрэгжүүлэх компаниуд дээр нь тусгай зөвшөөрөл гэж хэдхэн компанид тусгай монопол эрх олгодог. За тэгээд ингээ олигопол зах зээл үүсчдэг. Энэ компаниуд нь өөрсдөө авч явж чадахгүйгээд энэ байдлаасаа бид нар гарахад төр оролцохгүй байгаад байгаа болохоор энэ хомсдол үүсэж байгаа биш. Ердөөсөө төр өөрөө хитрхи оролцоод төр хитрхи ихээр энэ зах зээлүүдийг барьснаас болж энэ асуудал чинь үүсэж байгаа шүү дээ. Танд нэг сайдан. Тэгээ та бас энийг чөлөө зах зээл бас ойлгодог хүн учраас ойлгож байгаа ах гэж бодож байна. Тэгэд энэ тасалдал үүсэж байгаа үндсэн шалтгаанаа бид нар зөвхөн тайлбарлахгүй бол олон жилийн турш үнийг дээрээс нь ямар компаниуд энэ зах зээлд оролцохыг нь төр өөрөө зохицуулж ирснээс болж энэ өөрөө үүсэж байгаа асуудал шүү дээ. За 5 номер. Тийм ээ, яг уу мэдээллийн л одоо асуудал байгаа. Ер нь бид нэр оролцох ёстой юм оролцохгүй юм бол байна. Би одоо санал нэг байна. Дэлгэждэг үзэл бодолтой хүн. Гэхдээ чөлөө зах зээлийг дэмждэг бүх улс орнууд шатахуун дээр бол тусгаалсан зохицуулт хийж байна. Энэ хуулийн төсөл дээр ямар нөхцөлд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх вэ гэдгийг тодорхой заасан байгаа. Импорт 100% манай хараат байдаг. Импортын хэмжээ 50% унах юм бол тусгай гормоор зохицуулалт хийж явна гэдэг ийм л зохицуулалт оруулж ирж байгаа. Түүнээс байнга хянаад байна гэсэн ойлголт бол байхгүй. Зарим саруудад бидний импортлогч орны дотоод нөхцөл байдлаас шалтгаалаад импорт сардаа 50 байтахад доош унчиж байгаа. Энэ үед бид нэр одоо бөөний худалдааг нь шууд ингээд дэмжиж явуулчих юм бол иргэдэд тасалдал үүсчихэд байна. Гол асуудал энд байгаа юм. Би та бүхэнд одоо хэлээ л да. Өнгөрсөн 11 сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн А92 автобензин орж ирсэн. Энэ бол манай эрдийн хэрэглээ 68 мянган тонн واخгүй сарын. Иннээс 7 мянган тонноор илүү байхад хүрэлцэхгүй. Зохицуулт шаардлагатай. 12 дугаар сарын эхний 8 өдрийн байдлаар 16 мянган тонн А92 импортоор орж ирсэн. За 11 сард 124.2 мянган тонн дизель түлш орж ирсэн. 12 дугаар сард 134 мянган тонныг захиалцсан байна. Одоо 8 өдрийн байдлаар бид нэр 50 мянган тонныг оруулаад ирсэн байна. Өөрөөр хэлбэл нийт захиалсныхаа бараг 40 орчим хувийг оруулаад ирсэн. Тэгэхэд би түрүү хэллээ шүү дээ. Зах зээл маань одоо аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бас зах зээлээ эвдээд байгаа байхгүй. Ямар ч бараа бүтээгдэхүүний энэ бал 100 төгрөгийн үнэтэй байхад нэг ширхгэн 100 төгрөгийн үнэтэй байхад 100 ширхгэн 120 төгрөгөөр зарагдаад байгаа байхгүй. Нэгжийн үнээсээ бөөний үн илүү гараад хин илүү их мөнгө төлж байгаад нь өгөөд картел үүсгээд байгаа бол төр зохицуулахаас өөр аргагүй. Ямар ч улсад монополийн хуулийг ажилуулна тухайн салбар өөрөө энэ хяналт зохицуулалтаа ээгөөсөөр аргагүй байдлаар орчод байгаа маа. Тэгэхээр улсынхаа онцлогийг эрхэм гишүүд маань бас бодож үзээч. Австрали бензиний аюулгүй байдлын тухай хууль гэж байгаа. Шатхууны аюулгүй байдлын тухай хууль гэж байгаа. Адилхан либерал одоо чөлөө зах зээлтэй орон. Америк нэгдсэн улсад бий. Бүгд найрамд солонгос улсад бий. Энэ хуулиуд дээр бүгдэн дээр нь ийм зохицуулт байгаа. Онцгой нөхцөл буюу импортын хэмжээ буурсан нөхцөлд бид нар хяналт зохицуултыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч хийнэ. Аж ахуйн нэгжүүдтэйгээ бол энийг байнга л яриа явж байгаа шүү дээ. Хоёрдугаар дараачих нь бол бид үнийг ерөөсөө барихгүй байгаа. Оролцохгүй байгаа. Аль болох оролцохгүй байхыг хичээж байгаа.
Гэхдээ төрийн бодлогоор бид нэр сав суулгыг нэмэгдүүлэх чиглэл дэмжлэг үзүүлэхгүй бол тэрийг нь өдөртөд зохион байгуулж бодлогоор дэмжихгүй бол бас болохгүй байна. Айл бүсэд хэр хэмжээнийхийг барих юм. Айл бүсэд ямар дэд үтс тавьж иж бид нэр хүрлцэх юм. Хаана бид нэр хөнгөлт өгөх юм, хаана нөхгүй юм бэ гэдгийг бид нэр зохицуулахгүй бол манай зах зээл маань өөрөө оруулж ирдэг нэг 20-од компанийнхаа нуруунд дээр ингээд тогтцсон. Тэр компаниуд маань заримдаа бас ингээд яг үннийг хэлэхэд бас болохгүй байна. Би бас энэ өөрөө энэ хуулийг хугацаатаа тавьж байгаа шалтгаан нь чинь үйлдвэр ашиглалтанд орчих юм бол энэ хууль бараг тэгээд болох талтаа орох үстэй. Тэгээд одоо зах зээлээр нь явуулахыг хичээж байна. Гэхдээ бас нөхцөл байдал тулчаад байгаа учраас аргагүй юу л оруулж ирж байгаа гэдгийг ойлгороо гэж.